Сайн мэцхан уу. За тэгэхээр бас зарим нэг жижиг одоо хэмжээнүүдийг хурдан мэдэж авах шаардлага ч юм тий тохиолддог шүү дээ. За тэр тохиолдолд юу хэмжээсүүдийг яаж хурдан одоо олж авах боломжтой вэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр би нэг юм одоо 100-ийн 50-ийн 150-50-тай нэг rectangle зураад за мөн ийм нэг юу зурсан байна. Нийлбэл биет бас зурсан байна тий. За тэгэхээр эдгээр биетүүдээс эхлээд ерөнхий хэмжээнүүдийг яаж авах вэ? За дараа нь энийг нэг обжектуудаа тий. Энэ обжектуудаа дараа нь биет болгож байгаа эзлэгүүнийг яаж хэмжиж авах вэ? За талбай периметр гэсэн тий. За мөн одоо хүндийн төв масс гэдэг юм тий. Ийм ойлголтууд байдаг шүү дээ. Энэ хүү хэмжээнүүдийг бас яаж хэмжиж авах вэ? Одоо гэдэг талаар ярилцах гэж байна. За тэгэхээр ер нь бол нэг юм хэмжээ авах нэг юм нэгдсэн MEA гэдэг хөр нэгдсэн юм measure geometry гэсэн юм санаа. Ер нь геометрийн тэр одоо хэмжээнүүдийг нэгдсэн маягаар авдаг юм команд байж идэг л да. За энэ командыг сонгоод өгье. За одоо жишээ нь хараа. Би ингээл тэр нэг өвчлөн би нэг дээр нь очиж хэмжээг нь хангах шаардлагагүй. Шууд ингээл үнцгийн хэмжээ, өргөн урт гэл ингээл малтын бүх хэмжээнд гараад ирчээс ингээл гараад ирч болдог. За эдгээрийг бас ширхэгчлэн нэг нэгээр ингээд тий өөрөө яг хүссэн хэмжээгээ дуудаад бас авч болно. За жишээ нь энэ area гэж штэ талбайг нь хэмжиж байгаа гэж бодъё. За тэгвэл одоо энэ ямар аль хэсгийн area-г хэмжих гэдэг юм бэ гэвэл одоо энэ обжектоо сонгоод өгчүүл илүү зохимжтой л дээ. Одоо энэ обжект тий. Энэ обжектын хэмжээ гэхээр за 5000 мм квадрат. За тэгээд 300 тий 300 одоо миллиметрийн периметртэй байна гэдэг мэдээлэл энд гарч ирж шүү дээ. За тэгэхээр бид эндээс ингэж мэдэж авч болно. За тэгээд энэ дахиад энэ одоо энэ обжектыг одоо ингэ сонгоод өгөх гэхээр энэ хараах юм битүүрэг байгаа тий. Тэгэхээр эдгээрийг бид нар бол яах вэ гэхээр нэг юм region болгож болно тий. Region гэж өгөөд ингээд бүтэн одоо юм цул юм нэг бүтэн хүрээ болгоцсны дараа бид нар бол яах вэ талбайг ч юм хэмжиж өгч болно тийм ээ. За тэгвэл зүгээр л одоо саяын одоо яг нэгдсэн хэмжээсийн хэрэгсэл авахгүйгээр зүгээр бас area гэж авчиж болно. AA гэдэг. За тэгээд мэдээж яг саяын асуулт чинь л ирнэ тий обжектыг сонгоод area. За эндээс бол харж штт тий. За энэ талбайн хэмжээ энэ байна. Периметрийн хэмжээ энэ байна гэж гараад ирчээс. За ингээд хэмжээд өгч болдог байгаа. За одоо бид нар эндээ одоо тодорхой эзэлхүүнтэй биет болгоё л тий. Өшөө бас нөгөө properties хэсэг дээрээс бас бид нар шууд бас геометри шинжүүдийг харж болдог. Бас боломжуудыг хэдүүлээ хайж штт тий. Одоо энэ дээр хараа. Би энийг ингээд сонгоод өгөхөөр тий. Геометри мэдээлэл дээр харж байгааз 500 5300 гэдэг ингээд тий нөгөө бидний түрүү хийсэн талбай болон энэ периметрийн урт гараад ирж байна тий. За энийг харъя. За энэ дээр бас яг периметр талбай хоёр нэг л таарч гарч байна. Тэгээ яг энэ геометри мэдээллүүдийн properties дээр байж идэг. За одоо тэгвэл энэ дээр мэдээж extrude өгөх нэг тодорхой эзэлхүүнтэй биет болох юм л тийм. За дээшээ 50-тай авчих гэдэг юм. За энийг дээшээ нэг 100-тай авчих гэдэг юм. Ингээд болоод үзье. За одоо мэдээж энэний хэмжээг авах хэдүүлээ бас нөгөө нэг measure хэмжиж аваад эндээс хараа volume гэж бийж байгаа. Тэгээд эндээс ер нь бол обжектыг сонгоод өгчих хангалттай шүү дээ. Обжект. За тэгэхээр энэ volume гараад ирж байгаа зү. Энэ хараа мэдээлэл нь шууд гарч ирж тий. Ямар хэмжээтэй юм бэ гэдэг гараад ирж байгаа энэ дэр. За тэгвэл энэний volume-ыг хэмжиж үзье. За мэдээж обжектыг сонгоод өгчих хэрэгтэй. За эндээс бол за ингээд бас яг гараад ирж байна. За ийм маягаар бид нар яг гэхээр талбайг авч болно. За эсвэл бас нэг mass probe гэх бас нэг үнцний нэг хатуу биетийн тий
одоо бит цулын бит дээр тухайн обжектын тийм ээ ерөнхий одоо ойлголтуудыг одоо хэмжигдэхүүнүүдийг гаргаж ирдэг юм масс проб гэдэг одоо команд байж идэг л. За энэ дээр бол ингээд тэр хараа эзэлхүүний хэмжээ байна. За энэ хүндийн төв тий инерци момент ч гэдэг юм уу тий ингээд нөгөө бид нар өөрөөр хэлбэл ингээд нөгөө юм хэрэгцээтэй тий тоон утга мэдээллүүд балангаас гараад ирдэг байгаа. За энэ дээр массын хэмжээ одоо тодорхой хэмжээнд яг эзэлхүүний хэмжээ ингээд тэнцүү гарч ирсэн юм шүү дээ. За тэгэхээр бид нар бол иймэрхүү маягаар яг иймэрхүү геометр мэдээллүүдийг авч болно. За тэгээд шаардлагатай хэмжээнүүдийг тийм ээ аваад хэмжиж сураад энийг даалгавар ажиллахтаа хэрэглээд яваарэ. Хэмжилт төсөө.